шинэ бичлэлээр уулзж байна. За тэгээд бидний өнөөдөр танилцах баатар бол Калия гэдэг support fighter. За юу ч гэсэн хэдүүлээ скиллтэй танилццгаая. Тэгэхээр бидний хэдүүлээ юу ч гэсэн шинэ дүрийн пассиваас эхэлцгээе. Пассив нь болохоор скилл хийх болгондоо нэг ийм хүрээ үүсгэн. Энэ хараа. Ийм ингэж хүрээ үүсэн. Энэ хүрээн дотроо хэрвээ ахаад хүрээ бүтээх юм бол зааж дээ. За юу лээ? Тийм одоо ажиллаж байна. Хүрээний дотор ахиж нэг хүрээ бүтээх юм бол тэр хүрээний дотор байгаа дайснуудыг бүгдийг нь баддаг. Тэгээд дээрээс нь нэмээд 3 удаа цохилтоо сайжруулдаг. Эхний цохилт нь болохоор зааж дээ. Тэс энэ ажиллахгүй юм да. Яа ажиллахгүй. За одоо ажиллаж байна. Яаж дээ? Энд дээр чинь нарай уурлээсэн да. Ихний дүнсэн дотлог байр уугүй дэмэж учруулна гэж байгаа. Тэсэн чинь энэ дээр бол тэр шууд цус нөхөд ах. Энэ байна шүү дээ. Очондоо бол ерөнхийдөө сайжруулсан рейнж тэгээд нэмэлт дэмэж. Тэгээд хоёр дахь цохилт нь бол тэрэ цус нөхөлт, гурав дахь нь сүүл. Тэгээд сүүлээрээ бас ахаад өгөх хэрэгтэй. За тэгээд сая та скиллүүдийг харсан баг. Нэгдүгээр скилл нь ер нь бол зүгээр л газар цохино. Хоёр дахь скилл нь нэг иймэрхүү. За тэгээ хоёрдугаар скиллд нь бас өөр нэг хэсэг байгаа. Тэр нь юу вэ гэхлээр ийм хэрвээ скиллийг ашиглачаад хоёрдугаар скиллийг ашиглах үедээ энэ хүрээлүү юм уу? Аль эсвэл хан руу тулах юм бол саяна шиг өсөрдөг. Ийм хүрээ эсвэл энэ усны эрмэгт хүрж ирэнгүүтээ ингэж дээшээ өсөрдөг. За тэгээ 3 дахь скилл нь болохоор байгаа их зурагшаага зүгээр аваа шиддэг. Файн мэдээс яахгүй. За тэгэхээр эцсийн дүнэлтийн хувьд ер нь бол зарим ютуберууд энэ баатрыг дараагийн мета болж магадгүй гэж үзсэн. Миний хувьд бол нэг тийм сайн баатар шиг санагдаагүй. Махрахтаа тийм сайн биш. Тэгээд хүмүүсийг базахтаа бас нэг тийм сайн биш. Цус нөхөлтөнд сайн биш. Дэмэж нь сайн биш. Ер нь бол дундаж баатар гэж дүгнэж байна. За тэгээд та нар өөрсдийнхөө бодлыг бас комент хэсэгт бичээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.